бид ингэж үргэлжлүүлсэн юм. Зөвлөлт холбоот улсын материал техник, ажил хүчний тусламжаар уул уурхайн үйлдвэр, нефтийн үйлдвэр байгуулагдаж, аж үйлдвэрийн шин салбар хөгжиж эхэллээ. Надаахийн уурхай, төв цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинатыг өргөдөх шинжилэн тунаглах ажил эхэллээ. Усны гудамжны районд болсон шинэ хороод бол зөвлөлтийн амд нөхдийн тусламжаар барьсан 1-2 дугаар 40 мянган тим барилга энэ хавийн нүүр царай хөгжилд их түлхэц өгсөн юм. Оюун бэлэгтэй, цэвэр ариун ёсор туунтай, эрүүл чирэг бие олдортой болгон хүмүүжүүлэх ажил манай намын анхаарлын төвд байдаг юм. Улаанбаатарын хүүхэд залуучуудын цэцэрлэг түрээлэнг манай нийслэлийн социалист орны залуучууд гар бие оролцсон байгуулсан юм. Энд наадан цэнгэж байгаа мянга түмэн хүүхдүүдийн баясгалант инээдийг сонсохдоо бидний сэтгэл уяг байдаг.